Та бүхэндээ Мууяр 666 зохиолын 12 дугаар хэсгийг төлөвлөж байна. Таалан болгоно уу? Нэгдүгээр бүлэг. Хөлсний машины жолооч тэр хоёрыг түргэн тусламжийн тасагт өргөж өгч тээшийг нь буулгаж орхиод яваад өгчээ. Тоор нь үзэж харсан юмнасаа зочин балмагдаад үг ярих сүгүүгүй байсан учраас асуусан бүх зүйлийг Дженнингс хариулв. Дженнингс худал нэр хэлж эмнэлгийн эрх баригчдын санааг амрааж чадах намтар зохиож бид согтуу явж байгаад нэгэн хувийн эзэмшил газарт энд 100 нохой биегэсэн пайз зарлал байсныг харалгүй орчихсон юм. Хот орчмын газар байсан чухам хааныг нь санахгүй байна. Тентгийн өндөр төмөр хайсан дээрээс энэ нөхөр маань очиж бэртсэн гих мэтчлэн ярьжээ. Тэр хоёрын шархыг цэвэрлэн боож татран өвчин эсэргүүцэх тарилга хийж өгөөд 7 хоногийн дараа ирж цусны шинжилгээ хийлгэж эм хэрхэн үйлчилсэнийг шалгуулъя. Хоёул хувцас сольж өмсөд явлаа. Нэгэн жижиг жочид буудлаа олж зохиомл нэрээр бүртгүүлэн орох гэсэнд даамл нь хөлс мөнгөө урдчлан төлгөж шаардаж байгаад мөнгө авсны дараа л орох байрныг түлхүүр өгөв. Дженнингсийг байц суух газраа олохгүй өрөөнд дотор холгож байх хооронд Тоор нь даруй утасны харилцуу шүүрэн авч Катринатай ярих гээд болж өгөхгүй байлаа. Дженнингсийн зүрхэн намдаагүй хэвээр тэр муусан золбин ноход чамайг алчгаж болох байсан. Арайч тэгсэнгүй. Намайг хөөж хүзүүнд минь асах гээд байсан шүү гэж өглөж байлаа. Тоор нь гараа өргөн Дженнингсийг дуугүй байгаач гэж гуйж байв. Цамцны цаанаас цус нэвчин хүрэн тол болсон харагдана. Тоор нь чи миний хэлснийг дуулж байна уу? Тэр муусанууд хүзүүнд минь асах гээд байсан шүү. Эмлэгүү. Тийм ээ. 4 тасагт байгаа. Тэнгэр. Аппарат минь байгаагүй л гэж Дженнингс үгэлсээр байв. Байц л да. Надад уцаар ярих яралтай хэрэг байна. Тоорно, бид нэг юм хийх ёстой боллоо. Дуулж байна уу? Тоор нь Дженнингстэй ширгэж хүзүүндх шархыг нь ажиглан харав. Мэггидо хотыг олоод аль гэж Тоор нь аяархан өгүүлв. Тэр золгийг чинь би яаж олох юм? Бүү мэд. Номын санд очиод үз. Номын сандий. Иесус Христос минь. Тоор нь харилцуурт. Байна уу? Катрина юу? Гэлээ. Нөхрийнхөө дууны өнгөнд сандарч мэгдсэн байдал байгааг Катрина мэдээд эмнэлгийн орон дээр өндөж суув. Катрина эрүүл гараараа харилцуур барьж нөгөө шохойтсон гар нь сойлттой байлаа. Чи зүгээр вэ нү? Гэж Тоор нь твдэн асуув. Зүгээр. Чи яагаа вэ? Зүгээрээ чамд санаа зовоод. Чи хаана вэ нү? Ромд император жочд буудалд. Юу болоо вэ? Юу ч болоогүй. Чи өвдөө юу да? Үгүй сэтгэл зовоод. Бошуухан ирээж ирээ. Би одоохондоо харж чадахгүй. Би яагаад вэ? Чамд айх юм байхгүй. Гэрлүүгээ уцсан чинь уцаа авахгүй. Тоор нь Дженнингсийг харвал цамцаа сольж өмсөөд гарахаар завдаж байлаа. Джерри, би гэртээ хариул дээр санагдаад байна гэж Катриныг хэлэхэд наана байж байгаарэ гэж Тоор нь гуйв. Би дэмэн сэтгэл цовоод байна. Гэртээ битгий ойртоорой Катрина.
Надад хэрэг байна. Катрина, чи аан гэж вэ? Гэртээ бүү ойрт. Катрина нөхрийнхөө дууны өнгийг гайхаж хэсэг дуугүй байснаа. Хэрв чи надад санаа зовж байгаа бол зовох юмгүй. Би сэтгэл мэдрэлийн эмчтэй яриад зарим юмыг ойлгох болсон. Хамаг хэрэг дэмэнээс болоогүй надаас өөрөөс минь болсон юм байна лээ. Катрина, чи аан гэж вэ? Би одоо сэтгэл тайвшруулах литиум гэдэг юм ууж бие минь овоо болж байна. Би гэртээ хармаар байна. Чи бушуухан ир. Бүх юм сайн сайхан байгаасаа гэж бодох юм гэж Катрина хэлэхдээ сүүл хэрд дууны нүнг сааралтаад ирэв. Чамд тэр имийг хэн өгсөн бэ? Гэрээр доктор. Эмнэлэгт байж байгаарай Катрина. Намайг очтол битгий гараарай. Хармаар байна да Жери. Чамайг гуй. Би минь сайн байна шүү дээ. Үгүй. Би чинь сайн биш. Санаа бүүзөө. Катрина. Би хари Жери. Үгүй. Намайг очтол наана байж вэ. Хизээ ирэх вэ? Маргааш өглөө. Гэр оронд манд гайтай юм болоогүй байгаа да. Уццсан чинь манай гэрт нэг юм болсон шүү Катрина. Катрина энэ үгийг дуулаад дахин дуугүй болж хамаг үеийн чижрэв. Жери, юу болсон юм бэ? Гэж аяархан асуусанд уцаар ярих юм биш гэж тоорн аргадан өгүүлв. Юу болов вэ? Манай гэрт юу болсон юм? Наана байж вэ? Эмнэлгээс битгий гар. Би өглөө очиод бүх учрыг хэлье. Яах юмдээ энэ бол чамаас болсон хэрэг биш юм. Катрина, чиний хувьд бүгд зүгээр. Чи юу ярина вэ? Энэ үед Дженнингс тоорныг хараад царайн барайн толгойс гисэрч байв. Жери, тэр чинь бидний хүүхэд биш юм байна. Катрина. Дэмэн бидний хүүхэд биш. Юу? Битгий гэртээ оч. Намайг хүлээж вэ гэж тоорн дахин сануулад харилцуураа тавив. Гайхан цочирдсан Катрина хөдөлж чадахгүй суулаа. Тэгтэл эмэн нөлөөлж буй бололтой хий айдсан нарилж толгой нь саруул болов. Катрина харилцуур авч гэртээ залгасанд хариу алга. Тэгэхээр нь орны дээрх селектрийн товчийг дарсанд юу гэвэ эзэгтэй гэх сонсогдов. Би эмнэлгээс гарах хэрэгтэй байна. Энэ тухай хэнтэй ярил зохих вэ? Та эмчээс зөвшөөрөл авах ёстой. Эмчийг олж явуулна уу? Тэгхий хичээ гэд цаад хүн дуугүй болж Катрина дахин нам гүмийн дунд ганцаар үлдлээ. Асрагч хоол авчирсан боловч идэх дургүй байлаа. Цар дээр нэгэн жижиг тавгтай цэлцэгнүүр тавьсан нь Катрины гарт өртөж тэр хүйтэн цэлцэгнүүр сэтгэлийг төвшөтгөх мэт санагдахад алгуурхан имэрч хайлуулав. Энэ үес Катрины хэвтэж буй эмнэлгээс хэдэн зуун бэрийн тэртээ Черветери оршуулгын газар юм бүхэн нам жим тэнгэр хойсогнон гагцхүү хин хүн газар ухаж байгаа юм уу гэмээр аяархан чимээ нам гүмийг эвдэж байв. Ухаж өнгөлсөн хоёр булшны дэргэд хоёр нохой шороог хөлөөрөө самардан ил гарсан нүхийг булахад өлөгчин чонын сэг хүүхдийн хүр дээр зөөлөн шороо унахад гарсан чимээ тэр байжээ. Ард нь төмөр хайснаас химлүүлж дасцуулсан нохойн сэг дүүжлээстэй харагдана. Нэгэн нохой гоншоороо үлгийлгэн оцойд суугаад гаслан таяа хингэнүүлэн уйлж нохойн тэр муухай ёолон гинших дуу улам чангаран оршуулгын газраар дүүрч бусад ноход бас даган улилдаж
орчин тойронд олон нохойн нийцгүй зөвөн улилдах чимээ түгв. Катрина тасагта селектрийн товчийг дахин дарж "Хүн байна уу?" гэж тэсэж ядсан байдалтай дуудсанд цаанаас нь "Би байж байна" гэхэн дуулдав. "Би эмчийг ирүүлж өгөөч гэж гуйсан юмсан. Бүтэхгүй л болоо да. Эмч мис засалд орсон." Катрины царайд унтуутсан байдал илэрч "Та өөрөө нааш ирээд надад туслах арга байна уу?" гэсэн. "Хүн явуулъя" гэжээ. "Шалвлаарай. Хичээе." Катрина орноос арайхийн босож шүүгээний дэргэд очиод хувцаа төдөлгүй олов. Платанд нь үнэр шингэсэн байх бөгөөд өмсгөд төвөг ормооргүй янзтай. Харин шөнийн бошинсны зах ингэр товчлоостой байх тул Катрина толинд хараад элгэн хөрөн өнгийн нарийн пансаар хийсэн бошинзоо шохоотой гараараа тайлж чадахгүй болов гэж бодов. Бошинсныхаа ингэрээс чангаасанд товчин аяндаа мултарч бошинзоо толгой дээгүүрээ мулталж тайлах гээд тэр нарийн пансан өрхөнд бүр орооцолдож орхижээ. Катрина элгэн хүрэн цамцтай ноцолцсоор байгаад хүзүүгээ улам чанга ороож зүрхэнд бэмбэлзэн байгааг мэдрэв. Гэнэт хаалга онгойход ашгүй авран туслах хүн амжиж ирлээ гэж хөөрхий хүүхний дотор нь онгойж санаа алдав. Орж ирсэн хүнийг хүрэн пансны симхийгээр олж харахыг хичээх зур. "Хөөе" гэж дуудсанд хариу дуурсангүй. "Энд хүн байна уу?" гэснээ урд нь бэлэг кавгаан зогсож байхыг үзээд гайхан мэлэрч орхилоо. Авгай нүүртээ зузаан пүүдэр тавьж уруула аймаар муухай инээж байгаа байдлаар буджээ. Бэлэг кавга дэрэгдүүр нь яаралгүй өнгөрч цон хонгойлгоод гадагшаа үлийж харахыг Катрина дуугүй ажиглаж байв. "Та надад тусалж үзээч. Би бошинзонд жаахан орооцолдсон шиг байна" гэж Катрина шивгэнэв. Бэлэг кавга хариу дуугаралгүй мушин инэв хэлэхэд Катрины яс хавталцаад явчлаа. "Сайхан өдөр байна шүү, Катрина. Нисгэх таатай сайхан өдөр байна" гэж авгай хэлээд урагшныг алхаж Катрины шөнийн бошинзноос зуураад авлаа. "Таныг гуй" гэж Катрина ая тавьж ядав. Тэр хоёрын харц эцсийн удаа тулгарлаа. "Та их хөөрхөн хүүхэн юм а. Нисэж явахдаа бидэнд хагцгийн мэндэ дамжуулаарай да" гэж бэлэг кавга өгүүлээд Катриныг түлхэн цонхны ирмэрүү төрж аваачаад тэнхээ ихтэй гараараа цонхоор гадагш нь түлхэн унгажээ. Эмнэлгийн хүлээн авах тасаг тийш түргэн тусламжийн машин улаан гэрлээ эргэлдүүлэн дохионы бүхээгээ хангинуулан давхиж ирлээ. Яг энэ үед 7 дугаар давхрын цонхноос нүүр толгой нь хүрэн пансанд орооцолцсон хүүхэн нисэж унав. Хүүхэн их удаан ниссэн боловч түргэн тусламжийн машины бүхээг дээр унтал нь нэг ч хүн харж завдсангүй. Тинхүү унаад хүүхний бие нэгэнтээ таталцснаа үрд тайвширчээ. Яг энэ үеэс чирвэтэрийн оршуулгын газар намгүн боллоо. Ноход өнгөлсөн болшийг болж гүйцээд буцөөг дунд далд оров. Тоор нэхэд ядарсан тул дорхноо унтаад өгчээ. Утас дуугарахад сэрвэл харанхуй байлаа. Дженнингс ирээгүй л байв. "Байна уу?" гэж Тоор нойрмог дугаар асуув. Бекер доктор утастаж дууны нүгнөөс сэтгэлийн түгшүүр мэдэгдэж байлаа. "Таныг байхад таарсан минь ашгүй дээ. Таны буусан зочд буудлын нэр Катрины орны толгойн жижиг ширээн дээр бичээстэй байсан. Гэхдээ их зүдэрч байж оллоо." "Юу болов вэ?" Катрина эмнэлгийн цонхоор
өсөрч унсан. Юу гэж Торн арайхийн дуугарав. Эхнэрт нь нас барлаа, ноён Торно. Бид чадах ятгаараа оролцсон. Торны хоолой дээр бөө юм тэглээд дуугарч чадсангүй. Чухам юу болсныг бид нарийн сайн мэдээгүй байна. Уг нь эмнэлгээс гарах гэж байсан юм билээ. Сүүлд нь гудамжинд хэвтэж байсныг нь бид олсон. Үхчихсэн үү гэж Торн арай-чарай дуугарав. Дорхоно. Гавл нь зад үсэрсэн байна. Торн дуу алдан явж харилцуурийг илгэндээ нав. Ноён Торно. Торн харилцуурийг хэдийнэ тавьчгаад уйлж байлаа. Шүн дундын үес Дженнингс эргэж ирэв. Янхгэр биеийн ядарсандаа гулжиж орхисон байлаа. Орон дээр хэвтэж байгаа Торныг хараад "Торно" гэж дуудсанд "Өөв" гэж Торн шивгэнэв. Би олон номын сан автын клубээр орж дараа нь хааны газар зүйн нийгэмлэгээс лавллаа. Торныг юм хэлэхгүй болохоор Дженнингс орон дээр лакитл суухдаа Торны цамцсан дээрх цусан толд улам томорсныг ажиглав. Би тэр Меггидо хот гэдгийн сургийг гаргалаа. Нэр нь Армагеддон галав юулахгүй гэдэг үгнээс гарсан юм байна. Хаана байдаг юм бэ гэж Торн жишимгүй асуув. Иерусалим хотын ойролцоо газар доор 50 фунт гүнд байж гайтах болоо да. Тэнд одоо Америкийн нэг их сургуулийнхан маллах хийж байгаа юм гин. Торныг үг дуугарахгүй болохоор Дженнингс ясаа жаал амраах гэж хажуулдав. Тун их ядарсан янзтай байлаа. Би тийшээ явмаар байна гэж Торныг шивгэнэхэд Дженнингс толгой дохиж уртаар санаа алдаад "Тэр үгний нэрийг санвал" гэсэнд "Бүгэнгагийн" гэв. "Бүгэнгагны?" "Тийм ээ." Далсууны ламын уншсан шүлгийг ч саналаа. Дженнингс Торны өдөөс гайхан ширтэж "Бидний уулзах ёстой хүний нэрийг Бүгэнгагийн гэдэг юм уу?" гэж лавлав. "Тийм ээ. Бүгэнгагийн гэдэг чинь хүний бид шүглсэн ад албиныг зайлуулдаг хүн. 17 дугаар зууны үед аж төрж байсныг бидний нэг номд дурдсан байна лээ. Нэр нь яг мөн. Би бүгдийг саналаа. Далсооныгийн ярьсан болгоныг" гэж Торн хайхрамжгүй хариулав. "Ай тэнгэр" гэж Дженнингс шүр салдав. Жүүдийг Сён дэрэх цагт Тэнгэрээ сүүл тод илгээн. Ром өөрийн сэргэн мандах цагийг үзнэ. Бид хорвоог дахин үзэхгүй гэж Торн цээжээр шивгэнэв. Дженнингс харах үед чихээс ортойлгон чагнаж байхдаа Торны чалмуутай дууны өнгөнд автан сэртгийж түүний сэтгэл мэдрэлийн нэг юм нь эргэлт буцалтгүй эрс хуурсныг сая ойлгов. Торн үргэлжлүүлэн "Аштын далайгаас араатан гарч ирнэ. Их зэрэг ирж үхэн хатан тулалдана. Ахан дүүгээ алж. Сүүлчийн хүний зүрх зогсдол илдээ тавихгүй дайтана" гэд дуугүй болов. Дженнингс жошт бодлын дэрвдүр явж буй цагдаагийн машины дохионы бүрээ намдахыг хүлээж байгаад цонхны дэргэд очиж "Юу болов вэ?" гэж асуусанд "Катрина маань амьдсджээ. Тэр хүүхэд ч үхэх ёстой гэж бодож байна" хэмээн Торн мөн л жишимгүй хариулав. Тэр хоёр гудамжны чимээ шууганыг чагнаж хөвцсээр үүр цайлгав. Торн өглөөний 8 цагт Е1 А1-ээр уцтаж Израиль орох өдрийн нис хонгосны билет захиалав. Торн олон газраар аялан жуулчилж явсан боловч Израильд очиж үзээгүй байжээ.
Израилийн тухай тоорны мэдэх юм гэвэл сонины мэдээ бас саявтар Библи судраас иш татах үг гэж байхдаа уншсан зүйл төдийхөн байлаа. Израиль гэж орчин үеийн хөгжингүй улс байдгийг үзээд гайхав. Бүр Мисрийн хадийн үед оршин тогтнож байгаад одоо л барагшин зам бетонын эрен үед өөдлөн мандсан энэ орон хуурай цөлийн дунд хайж орхисон лут том зуурмаг шавар мэт санагдана. Жууд нар Миср орноос зүгтэн зайлхийг үзэж өнгөрүүлсэн энтхийн тэнгэрийг одоо болоход өндөр байшин жочид буудал хатгасан нь бишгүүдээ нэг байхаж. Энд тэндгүй шин барилгын чимээ шүгээ сонсогдно. Оньсон зангалтай аврах том өргүүр хошуугаараа ачаа тийш зөөж яваа харагдана. Их хот 4 зүг 8 зохист шалавхан тэлж авсан гэж ирмэлцэх мэт. Олон газрын барагшин нэгэн тагарч саяхан тавьсан атал нэгэн туучирсан замыг одоо дахин шинчлэн тавьж байлаа. Ариун дагшин орноор аялан зугаацхыг урайлан дуудсан зарлал энд тэндгүй ирээлжлэнэ. Цагдаа нарч хорлон сүтгэгч итгээд байж болзошгүй хэмээн сэжиглэж хүнийг чимдаан зүнхийг шалгах гээд ажил мунтахгүй. Тоорн Жэнэг соёрын шах шалбархай хавдар болдруу нь сэжиг төрүүлж тэр хоёрыг нэг сонгоцны буудалд барьж саатуулв. Халуун бүр дэндэж тоорны хөлсөн шархандаа нэвчин тисмээргүй хорсгож байлаа. Шарханаас нь одоо болтол цус дааварласаар байгааг Жэнэг сажиглаад эмнэлэгт үзүүлээч гэж хэлсэн боловч тоорнд бүгэнгааган өвгнийг олохоос өөр хүсэл байсангүй. Тоорн Жэнэг соёр захорж явахдаа хүн болгоноос бүгэнгааган гэдгийг дуусна уу гэж асууж байлаа. Энэ тэрийг мэдэх хүнд дайралтаагүй боловч эрлээ үргэлжлүүлсээр байлаа. Тоорн бүр цөхрөнгөө бардгийн даваан дээр очиж хөлөө арайхийн зөөж байв. Жэнэг эсвэл харин хөлөнд хөнгөрөн хотоор гүйж дэлгүүр үйлдвэрээр орж утасны жагсаалтыг шүүж үзээд тэрч байтугай нэг удаа цагдаагийн газар очиж сургалжээ. Жэнгс маргааш өглөө тоорнтой хамт цэцэрлэгийн вандан дээр сууж байхдаа тэр хүн нэрээс олсон байж магадгүй. Одоо тэгээд Жор бүгэн болсон байж мэднэ. Эсвэл Жим Гагийн үгүй бол Изи Гагенберг болсон юм байлгүй гэж санаа алдан өгүүлжээ. Тэр хоёр нэг өнжөөд Иерусалимд очиж тентхийн нэгэн жочид буудалд өрөө хөслөж авав. Дахиад олонний хөлийн газраар явж эрд сургалсан боловч энэ хачин нэрийг ядахдаа ганц удаа сонссон хүн олдсонгүй. Ингээд эрэл мухарджээ. Буцхаас өөр замгүй болох шивдэ гэж Жэнгс жочдуудлын сэрүүн тагтны цонхоор харж өгүүлв. Өрөөнд халуун тоорны хөлсөн цутхан орон дээр хэвтэж байв. Энд цорын ганц бүгэнгааган байдаг юмаач гэсэн бидэнд түүнийг олох өчүүхэн гордлого алга. Одоо бол тийм хүн юроос байхгүй нь ил болоод байна гэж Жэнгс өгүүлээд өрөөнд орж тамхи ирж эхлэв. Үргэлжийн цагт морфи хэрэглэж байсан тэр золгийн жижигхэн ламын хэлсэн болгоныг бид үнэмснээс ийм боллоо. Чамайг саран дээр оч гэж хэлээгүй нь ямаа да тэнгэр минь. Тэгж хэлсэн бол чи бид хоёр өдийд бөксөө хөлдөх байсан гэд орон дээр лаг хийтэл сууж тоорны өдөөс харж. Би яахаа мэдхийг байлаа тоорно. Хэдхэн хоногийн өмнө бид ийм эрэл хийх нь зайлшгүй хэрэгтэй гэж итгэж байсан. Одоо болохоор энэ маань солиотой ажил шиг санагдах боллоо гэв. Тоорн толгой дохиж шархандаа эмзэглэм ярвайгаад орон дээрээ өндөөж суув. Тоорныг боодлоо тайлахад ил шарах байхыг Жэнэг сараад. Наадах чинь айгүй харагдаж байна шүү гэсэнд зүгээр гэв. Идэлж байх шиг байна шүү. Ердөө зүгээр. Би яваад эмч олж ирвэл яасан юм? Тэгснээс тэр бүгэнгааган өвгнийг олоодох. Миний олох хүсэлтэй хүн ганц тэр гэж Тоорн шазвалзав. Жэнгсийг сав хоосон буцаахгүй санаатай амаа ангайтал яг өнөөс хаалга аяархан тогших дуулдлаа. Онгойлго бол үүдэнд нэг гуйлагчин зогсож байв. Бүслэхийгээ хүртэл нүцгэн хижээл насны намхан араб хүн
алтан шүтээ ил гарган инээмсэглэж арай дэндүү илдэг нялуум эхэлцэн нахилзан байв. Та юу гэж явав гэж Дженнингсийг асуухад та нар нэг үгнийг сургалж байна гэв үү гэж сөргөн асуухт нь Дженнингс Торн хоёр тэр даруй бие биеэ харж юу үгэн бэ гэж Дженнингс хаяагаа манан лавлав. Та нар нэг үгнийг сургалж авна гэж зах дээр хүн хэлсэн. Тийм ээ, бид нэг хүн ирж аваа юм. Би та нарыг тэр хүнтэй уулзуулж өгье. Торн арайхийн өндөгж Дженнингсийн өөдөөс учиртайхан харав. Түрглээрээ та нарыг ам үлдс амжиж иржээ гэж тэр хүн хэлсэн хэмээн араб хүн мань хоёрыг яаруулав. Хэдүүл Иерусалимийн гудамжаар олон таван үггүй хурдан явцгааж намхан араб газарчилж байв. Араб хүн хижээл настай гэмээргүй хөнгөн хөлтэй аж. Морио тахир гудамж нуман хаалганы заа завсраар сурмаг шалмаг годогнон тогдогнонгүй их тэр араб хүнийг Торн Дженнингс хоёр хараанаасаа алдчихгүй хичэв. Мань хоёрыг айхалж өглөн арай чарай гүйцэж очиход араб хүн чиширийн муур мэт залтайхан инээмсэглэж байв. Тэдний аялал энд дуусж байгаа бололтой хатал битүү тоосгон хэрэмд тулж иржээ. Дженнингс Торн хоёр мэхлэгдэжээ гэсэн бодол гэнэт төрөв. Доошоо орно гэж араб хүн хэлээд төмөр сараалчийг өргөж хааш орохыг зааж өгөв. Ийшээ орж ямар өгснээ хийх юм гэж Дженнингс игдүүцгэд шалавлаарай гэж араб хүн дахин жуумалзав. Торн Дженнингс хоёр бие биенээ нэг хараад үгийг нь давлаа. Араб хүн төрүүлэн бууж тэр хоёр хойноос нь оров. Доор харанхуй байсан тул араб хүн бамбар асааж бариад шожиг алхан мань хоёрыг газар доор хаагуйд улам гүн дагуулan аваачив. Хөлийн дор болхийцтэй гөлгөр чулуун шаттай арилдахыг мань жуулчид бамбарын бүдэгхэн гэрэлд олж харав. Хажуугаар нь ариутгах сувгийн сүлжээ дайрч гарсан байх бөгөөд орчин тойрны юм бүхнийг бөөлц цутгамаар муухай өнөртэй хөрөнгө өнгийн нальцгансан урмал шүү юм бүрхсэн нь явхад саадуулж байв. Тэр гурав яаралгүй болгоомжтой уруудаж явлаа. Шат дуусахад араб хүн дахиад төрүүлэн шогшов. Торн Дженнингс хоёр хойноос нь гүйх гэтэл гөлгөр чулуун дээр тогтож чадахгүй байлаа. Араб хүн холдож барьсан бамбар нь тэртээ хол нэг жижигхэн гэрэл цог шиг улалзав. Жуулчид хариу бүрийн дунд орж хонгил нөх урагшлах тусам улам нарийсч давчуу хонгилд арайхийн багтаж байв. Энэ хонгил нөх ус өгийн системийн хэсэг шиг санагдахад бид одоо цүлд матлах хийсэн эртний судлаачдын ярьсан шиг нарийн эдрээтэй сувг шуудан дундуур аялж яваа юм болоо да гэж Дженнингс дэмийнийг бодов. Тэр хоёр харанхуйд шулуун дундуур сохор таамгаар урагшлалаа. Аймаар зөвөн нам гүмийн дунд хөлийн чимээ бөглөөхөн дуулдана. Өнөөх бамбарын гэрэлт цэг бүр үзэгдэхэ болж мань хоёр алхаагаа удаашруулан хажуудаа хүн байгаа гагцгүй нөгөөгийнхөө айхлах чимээнээр мэдэрч ертөнцөөс тасарч ганцаардснаа гинэт тухаарав. Дженнингсээ гэж Торн айхлан дуутахад би энд байна гэв. Харагдахгүй вэ? Тэр муу гуйлахчин намайг хүлээж бай. Наашаа яваад нэмэргүй. Бид хананд тулаад байна гэж Дженнингс хариулав. Торн урагшаа ахиж Дженнингсийн биед хүрч ханыг тэмтэрч үзв. Мухарт тулж араб хүн алга болжээ. Тэр муу гуйлагчин өөр замаар явсан байх учиргүй. Би лавтай мэдэж байна гэж Дженнингс амандаа бөвтнүүд шүдэн засаасанд газар доорх бунхан юм уу гэмээр хэсэгхэн зай гэрэлтэв. Чулуун дээвэрт нь тэр хоёрын толгой бараг тулж чийхтэй ан завсраар нь жом язганаж байлаа. Энэ чинь юу вэ? Бохир усны сувгуу да гэж Торныг асуухад энд чийхтэй байх юм. Ямар өгсний чийг байдаг вүлээ гэж Дженнингс дуугарна.
шүдэн зунтарч хоёул дахиад харанхуйн дунд өмбөв. Энд хуурай зүйл байдаг. Чөтгөр алгад ус хаанаас гарч ирдэг билээ? Энэ хавьд газар дор булаг байгаа байлгүй дээ гэж Тоорн бодол хийлэн өгүүлв. Эсвэл ус нөөцлөх сав байгаа байх. Хэрэг бид ус дамжуулах хоолой хажууд байж байгааг нь мэдэгдвэл би лав хувьдаа гайхгүй. Тоорн хариу хэлсэнгүй амьсгаагаа дарж ядан байж байснаа. Явцгаая гэж дуугарав. Хан нэвтлээд үү? Гидэргээ эндээс гарцгаая. Хоёул чихтэй чулуун ханыг тэмтрэн тэмтчин эргэв. Жуулчид харанхуйн дунд арайхийн хөдөлж ганц ямхын төдий урагшлахад бүтэн бээр туусны дайтай тамирдж байлаа. Дженнингсийн тэмтэрч авсан гар гинэт хоосон зайд тогтов. Тоорно. Дженнингс Тоорны гараас татаж өөртөө ойртуулв. Тэдний хажууд хонгил нүхийг эгцгүнтэлсөөд нэвтрэх газар байгаа нь мэдэгдлээ. Тэр доор гэрэл харагдаж байна гэж Тоорныг шивгэнэхэд бодвол өнөө алай гайхал газарч маань байгаа биз гэв. Тоорн Дженнингс хоёр тэр гарцаар алгуурхан сажиллаа. Хэсэг яваад нэгэн агуйд орж очив. Агуун шаланд чулуу дэвсэж хан нь таазан тулаагүй. Эмтэрхий сэтэрхий юм шиг санагдана. Өмнөх зайг нь олон бамбараар гэрэлтүүлсэн харагдлаа. Тэр саруулхан чулуун танхимын гол дунд хоёр хүн зогсоод Тоорн Дженнингс хоёрын гарч ирэхийг хүлээж байсан бололтой тэднийг ажиглаж байв. Хоёр хүний нэг нь өнөөх араб гуйлагчин байлаа. Унтраасан бамбар нь нэлээд тол хэвтэн. Хоёр дахь нь шар ногоон өнгийн богино өмд богино ханцуутай цамц өмссөн өвгжүүр насны хүн байв. Төлөв төвшин намтай тэр хүний царай цонхигор агаад нэвт хөлөрсөн цамц нь биедээ наалджээ. Өвгөний ар дээр нь баахан бичиг цаас эвхэж хуйлмал овоолсон модон ширээ байхыг Тоорн Дженнингс хоёр ажиглав. Дженнингс Тоорн хоёр агуйд ороод гинэт хурц гэрэл тусахад гэлбэж анивчин дуугүй зогсгов. Танхимыг хэдэн арвандын үлгэж гэрэлтүүлжээ. Хан туургаар нь асаг хатан цээл чигтгсэн юм уу гэмээр байшин барилга шат тэргүүтний дүрс бүдэгхэн харагдана. Хөлийн дор сул шороо байх боловч зарим газар эрт дээр үед үүгээр гудамж дайран өнгөрч байсныг гэрчлэх чулуу дэвссэн замын хэсэг элт мэдэгдэхээр харагдана. 200 драхм өгнө гэж араб хүн хэлээд гараас арвав. Та нар энэ хүнд хөлс өгч чадах уу гэж богино өмд тасуугаад өршөөл гуйх мэт мөрөө явгас хийлгэв. Та чин гэж Дженнингс эхлэн дуугарснаа өвгнийг толгой дохиход түгдрэн. Таны алдар бүгэнгааг нь үү гэсэнд тийм ээ гэхдээ Дженнингс үнэмшээгүй янзтай өвгнийг шинжин хараад бүгэнгааг гэдэг чинь 17 дугаар зууны үед байсан хүний бие чүглсэн ад альбиныг зайлуулдаг хүн байхаа гэв. Тэр чинь 9 үеийн түрүүчийн хүн. Тэр чинь гэсэнд өвгөн Дженнингсийн үгийг тасалж би тэдний удмын хамгийн сүүлчих бас хамгийн урагшгүй гэд ширээнийхээ ард очиж ихэд зүдрэн байж суув. Та бүхэндээ Муу ёр 666 зохиолынхоо 12 дугаар хэсгийг сонирдууллаа. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.